Хэрхэн болон маань дутаа морил намайг заяа гэдэг маш олон үзэгчдийн хүсэлтээр хэрхэн Chrome web browser-ыг татан авах мөн тэрэн дээр зориулагдсан hacks and tricks маш олон хүмүүсийн мэддэггүй. Мөн гуравт гэх юм бол Google маань маш том хайлтын систем байгаа. Энэхүү хайлтын системийг хэрхэн яаж зөв хайхаа талаар та бүхэнд демо хүргэхэд бэлэн болсон байна. Маш олон мэдээллийг нэг бичлэг дотор оруулж байгаа болохоор та бүхэн доотлын timestamp руу ороод хэрэгцээ дээр нь дараад үзээрэй гэж хүсмээр байна. Мэдээж энэ мэдээлэл хэн нэгэнд хэрэгцээтэй л байгаа. Та бүхэн тэр хүмүүст харамгүйгээр тараагаарай. Мөн YouTube сувгийн маань subscribe хийхээ мартаваа. Ингээ хамтдаа дэмэр орцгоё. Google Chrome web browser-ыг компьютер дээр татаж авахын тулд та өөр ашиглаж байгаа web browser дээр та бүхэн Google Chrome download гэж хайгаад аль биесний вебсайт руу ороорой. Энэхүү харагдана. Аль биесний вебсайтыг орсны дараа дээд талын баруун гар талд download Chrome буюу дөрчлөр дээр та дараа татаж авч болно. Хүмүүс маань YouTube сувг руу орчоод таны social сувгууд юу вэ гэж их асуусан байсан. Хэрвээ та YouTube руу орчвол баруун гар талын жижигхэн icon-ууд дээр дарах юм бол одоо миний Instagram, Facebook, LinkedIn шууд тань руу ингээд орж ирэх боломжтой байгаа шүү гэдгийг бол хэлмээр байна. За энэ дундаас хэрвээ би англи гэх юм бол control дараад хэрвээ та MacBook ашиглаж байгаа command-ыг дараад яг тухайн хэрэглэмээр байгаа вебсайтуудаа идэвхжүүлээд маусынхаа баруун гар талыг дараад энэ дээр add tab to new group гэдэг те шинэ групп үүсгэх гэдэг дээр сонгоод за энэ дээр жишээлбэл би энийг social media гэдээ хадгалчихъя. За энийг purple буюу чернэлийн ягаан өнгийг сонгочихъя. Тэ enter дараад эдгээр маань нэг болчихно. За нэг болсныг та яаж мэдэх вэ гэхээр зүүн гар талын social media гэдэг дээр дарангууд нөгөө олон нэгтсэн байсан үнэнд маань байхгүй болчихно гэсэн. Магадгүй та энэ донд би яаж эргүүлж энэ донд нь багтааж оруулж болох санаа зовлтгүй маш амархан. Та тухайн ямар вебсайтыг идэвхжүүлмээр байгаа тэрийг аваад энэ дунд нь оруулчихна гэсэн. Оронгууд та бүхний харж байгаа таны сонгосон өнгөөр хүрээлэгдээд нэг группт орсон гэдэг бол илэрхийлнэ. За буцаа энэ дээрээ дарангууд байхгүй болчихж байгаа гэсэн үг тийм. Магадгүй энэ донд та буруу зүйлээ оруулаад гаргамаар байгаа л яг санийхтай адилхан идэвхжүүлээд эндээс нь гаргана гэсэн үг байгаа. Social media гэдэг группийг та ашиглахыг цаашдаа хүсэхгүй байгаа бол баруун гар талаагаа дараад ungroup гэдэг дээр дарангууд буцаад бүгдээрээ дарахчихна гэсэн үг. Нийцэн байгаа веб браузеруудаа араас нь оруулах боломжтой байдаг байгаа. Магад тэр нь өөр газар байж болно. Жишээлбэл одоо миний YouTube, Facebook хоёрыгоо би Spotify-тэй ард оруулъя гэж хүсэж байвал контрол дарж идэвхжүүлээд энэ хоёрыгоо Spotify-ха хонь оруулчих болно. Мөн та бүхэн сайн анзаарч ирсэн шиг би тусад нь ингээ Windows шинээр гаргаж олно. Аль эсвэл буцаагаад Spotify-ха хонь оруулж олно гэсэн үг. Хэрвээ та бүхэн нэгэн веб руу байнга орж яадаг бол тэрийг хичээд ороодох шаардлагагүй нэгэ пин хийчих болно гэсэн. Тэхийн тулд та тухайн өөрийн хэрэгэлдэг зүйлээ сонгоод баруун гар талын маусынхаа баруун гар талыг дараад пин дарж болно. Пин дарах ямар учир холбогдолтой вэ гэхээр та одоо энэ Chrome-оос гарлаа гэж үзэхэд пин хийсэн хэсэг маань энэ чинээ шууд гараад ирж байгаа гэсэн үг. Зөв мэн тэ энийг unpin хиймээрээ л маусынхаа баруун гар талыг дараад unpin гэдэг энэ дээр оруулж болно. Одоо youtube.com ч юм уу тэ facebook.com гэж оруулахгүйгээр тухайн хайж байгаа зүйлийг гаргаж ирж болдог вебсайт дээр. Жишээлбэл youtube.com гэж бичсний дараа баруун гар талд энэ press tab to search гэсэн байгаа шүү дээ. Тэрний та search гэдэг дээр дараад энэ дээр заяа найдан дорж tag гэд бичээд enter дарангууд миний YouTube суваг шууд гараад ирнэ гэсэн үг. Инхүү хаахад амархнаар орж болдог бахан. Chrome нэнгүүд шууд бүх зүйлээ тань дээр гарч ирдэг байлгахыг хүсэх юм бол та энэхүү гурван төвчлөр дээр дараад settings гэдэг рүү ороод settings-ийн on start up буюу энэхүү доотлын хэсэг дээр та бүхэн дараад энэ гурван сонголт танд гарч ирдэг. Энэ гурван сонголт ямар учиртай гэхээр та шууд шинээр нэнгүүд шин tab танд гарч ирэх эсвэл continue буюу та яг тухайн хийж байгаад орхисон байсан зүйл маань таны дэлгэцэндээ шууд гарч ирэх. Сонголтыг би маш олон багш нарт бол зааж өгч байсан. Энэ маань open specific pages буюу та энэ дээр шууд хуудас нэмчих болно. Тэр цогийг би байнгын нээдэг бол энийгээ шууд Ctrl C гэж copy дараад энэ чинь Ctrl V гээд add гэдэг дээр оруулангууд YouTube сувг маань шууд орчиж байгаа. Тэгээд эндээсээ гарчи Chrome ингээд унтраагаад за оронгууд сая бидний суулгасан зүйл маань төвчээд гараад ирж байгаа гэсэн үг. Хэрвээ та бүхэн анзаарсан бол YouTube сувгад маань шууд оронгууд мемчлэг явагдаж эхэлж байгаа. Яг түүнтэй адилхан
мэдээллийн платформуд бас бийж идэг. Мэдээлэл нь шууд яваад ирдэг. Одоо энэ advertisement жишээлбэл байх. Хэрвээ та хүсэх юм бол тухайн вебийнхаа баруун гар талын маустер дараад mute site гэдгийг дарангууд энэ маань ямар ч чимээ гарахгүй. Chrome-ны music control-ын талаар та бүхэнд харуулъя. Эхний ишлэг маань явагдах хооронд та Spotify дээр өөр зүйлийг сонсомоор иж болно. Энэ зүйл маань маш их давхцаад ангуут нь өмнөх бичлэгийг чимээгүй болгоод одоогийн явагдаж байгаа дог чимээг болгож болно. Энэ control music танд ямар боломжийг олгодог вэ гэхээр та хөгжим сонсонгоо өөр пэйжүүд рүү орж олно. За хөгжмөө унтраагаад бичлэгээ үзэж болно. За энээр анзаарсан бол энэ маань дуу болохоор янз бүрийн хажуу талын icon гарч ирээгүй. За энэ хажуу талын icon болохоор танд picture in picture буюу дарангууд баруун гар тал дээр бичлэгүүдийг гаргаж ирнэ гэсэн үг. Та бүхэн яг одоо миний бичлэгийг үзэж байхдаа энийг дагаад хийгэрэй гэж хүсмээр байна. Баруун гар талдаа та бичлэгээ тавиад play гэдэг дээр дарангууд би LinkedIn руугаа орж олж гин, Instagram руу орж олж гин, Facebook руу буцаад YouTube руу харж байвал энэ дагаа бичлэг маань баруун гар тишээ болсон байгаа. Ийхүү эсвэл та хажуу талын зүүн гар тал дээр дарчих юм бол шууд tab руугаа буцаад энэ маань дэлгэцэн дээр бичлэг маань орж ирж байгаа гэсэн үг. Энээр давхар хэлэхэд энээр маш олон зүйлийг нэмж олно. Энэ хоёроос илүү tab байж болно. Хэрвээ та Spotify-гаа одоо сонсмооргүй байвал хасаад нэгэ эндээс гаргачих боломжтой гэсэн үг. Та өөрийн компьютер дээрээ маш завгүй ажиллаж агаад ийш тийшээ явах болоод гэхдээ энэхүү браузер маань танд хэрэгцээтэй байх юм бол заавал та энийг копидж өөр сошиал медиа дээр гаргах шаардлагагүй. За энэ хэрвээ веб браузерыг одоо та ашиглах хэрэгтэй байгаа бол энэ баруун гар тал дээр нь дараад Synthesizer буюу миний өөрийн Chrome утсан дээр байгаа Chrome нь холбогдсон байгаа гэсэн. Энд анхаарах хоёр зүйл бий. Нэгт та өөрийн утсан дээрээ Chrome web browser-ын аппликейшнийг татаж авсан байх хэрэгтэй. Хоёрт тэнцэнэ Gmail-ээрээ орсон байх хэрэгтэй. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр одоо миний энэ хэрэглэж байгаа браузерын Gmail таны утсан дээр байгаа Gmail хоёр нэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж тань руу явуулна. За би өөрөө энийгээ утас руугаа оруулчихъя. Утас руу явагдлаа. Би өөрөө утсан дээрээ Chrome нээлээ. Chrome нэнгүүд таны шууд утсан дээр open tab received open гэдэг хэсэг гарч ирнэ. Та энийг open гэдэг дарангууд саяны яг миний үзчихсэн web browser таны утас руу ороод ирж байгаа гэсэн үг. Ингэснээр та маш их цагийг хэмнэх боломжтой. Chrome web browser-т олон нийтэд харагдахгүйгээр нууцтай байдаг функцүүдийг та бүхэн харж Chrome гэсэн энэ хэсэгтэр та бүхэн ороод enter дарснараа та өөрийн гэсэн хэрэгцээтэй зүйлүүдийг сонгож авч байна. Энэ дунд та бүхэнд санал болгохны ганц зүйл гэх юм бол энэ маш олон байгаа. Та өөрөө бас судлаад хараад үзээсэй гэж хүсэж байна. Эхний зүйл маань гэх юм бол heavy ad intervention буюу энийг enable болгосноор та бүхэн харж байгаа Mac, Windows, Linux, Chrome OS, Android гэх үндэслэн газруудад хэд их олон зар сурталчилгаал гарахгүй гэсэн үг байгаа. Хэрхэн extension ашиглах вэ? Тэгэхээр та бүхэн ямар extension тавья гэдэг мэдхийн тулд энэхүү 3 цэг дээр дараад settings гэдэг рүү ороод extension гэдэг энэхүү хэсэг дээр орно. Extension-д маань таны дэлгэцэн дээр гарч ирнэ. За би та бүхэнд 3 зүйлийг бол өнөөдөр маш сонирхолтойгоор харуулмаар байна. Хэрвээ та энэхүү зүйлийг гоо байгаа бол extension руугаа буцаж ороод Open Chrome Web Door гэдэг рүү та бүхэн дараад энэ дээрээ яг ямар extension хэрэглэмээр байгаа гэдгийг та дараад орж олно. Манай YouTube сувгад яаж Chrome дээрээ би screen record хийж болох вэ гэж асууж ирсэн. За Loom дээр та дараад юм эхлэн гэсэн үг байгаа. Энээр дэлгэцэн дээр гарч ирнэ. Screen-тэй бас камертай бичмээр нөө зөвхөн screen үү гэдгийг. Одоо яг одоо би та бүхэн зөвхөн screen гэж сонгочих эсвэл зөвхөн current tab буюу энэ LinkedIn-ийн талаар бичнэ. Аль эсвэл full desktop буюу бүх зүйлүүдээр та ороод нэгснээ дэлгэцээ бичиж болно гэсэн. Энээр та микрофоноо бас сонгож олно. Энэ дээр та start recording гэж дарснараа дэлгэцээ сонгоод share гэдэг дээр ороод бичиж эхэлнэ. Яг одоогоор миний дэлгэц бичигдэж байна. Анзаарсан бол би Instagram руугаа орж олж гин, YouTube руу орж олж гин, New Year's Times руу орж олж гин те. Тэг тоолн та бүхэн харж байвал энэ ч бичигдэж байгаа нь гарч ирж байгаа. Энийгээ зургаа та том болгож болно, жижигхэн байлгаж болно. Тухайн хүн хин энийг бичээд байна гэдэг харуулж болно. Мөн дээр хүсвэл энийг устгаж болно. Alt Shift C гэдэг дарснараа болгож болно. Эсвэл зогсоож болно. Рекордонгоо дуусгаж болно гэсэн энэхүү сонголтууд байгаа. За та энэ дээр дуусгая гэд хэдүүлээ үзье. Тэнгүүд энэ дээрээ гараад ирнэ. Loom дээр play гэдэг хэдүүлээ дараа. Яг одоогоор миний дэлгэц бичигдэж байна. Анзаарсан бол Instagram руугаа орж олж гин, YouTube руу.
Гэх мэтчлэн та дэлгэцээ рекорд хийгээд бусдад хуваалцах боломжтой гэсэн үг. Дараагийн хүмүүсийн зайлшгүй татаж авах ёстой extension-ы нэг бол podcast AI. Хүү дэлгэцэн дээр гарч ирж байна. За та podcast AI хэрхэн яаж ашиглах вэ гэхээр яг адилхан extension нэмдгээрээ та ороод энэхүү мэдээллийнхаа сувг руу та орно гэсэн үг. Ороод convert to podcast гингүүд энэ маань шууд podcast руу оруулцдаг гэсэн үг. Анзаарч байвал энэ дээр та эмэгтэйгээ эсвэл эрэгтэй хоолой алийг та сонгомоор байна. Мөн хэр хурдан бас удаан уншуулмаар байна гэдгийг энэ чийсээ сонгож олно. Мөн хэр дуутай байлгамаар байгаа гэдгийг сонголтоо тавал өөрөө сонгож олно. Мөн гоё зүйлийг та бүхэнд хэлэхэд энэ доошоогоо оронгууд өмнө ямар мэдээлэл уншижсэн гэдэг маань гарч ирнэ. За энэ дээр хэдүүлээ дарангууд гих мэтчлэн явж болно. Хүсвэл та энэ мэдээг устгаж олно. За энэ мэдээллийг би одоо уншцаа надад хэрэггүй гэд та эндээс гаргаж олно. Хажуу талын пен гэдэг дээр дараад энэ маш чухал мэдээлэл шүү гэд олон уншижсэн мэдээллүүдээсээ дээр нь гаргаж олно гэсэн үг байгаа. Мөн энэхүү podcast AI дээр та энийг татаж авч олно, эсвэл бусдад хуваалцаж олно. Гурав дахь хүмүүсийн зайлшгүй татах ёстой extension бол momentum. Momentum яг одоо би унтраацсан байна. Энийг хасангууд би дараагийн тайп руугаа оронгууд momentum нь гараад ирнэ. Дэлгэц шал өөр. Та энэ бүх extension руу ороход та өөрийн хүссэн имэйлээрээ бүртгүүлж олно. Тэгээ momentum нь энэ даваа тал нь юу гэхээр өдрөө болгон энэ зураг маань өөр болж байдаг. Бас энэ дээр анзаарч байвал өнөөдөр та юу хийх үү гэдгээ энэ дээр дараад фокусаа өөрөө та үлдээж олно. Жишээлбэл бичлэг хийх гээд энэ төр дарангууд энэ дээрээ гараад ирнэ. Энэ маань Chrome-с өөр web browser биш шүү. Энэ маань дагалдаж ирж байгаа extension. Тэнгүүд энэ чинь Chrome-ийн Omnibox байгаа. Энэ дээр та хайлтаа хүснээрээ хайж болно. Баруун гар тал байгаа газрынхаа цаг агарыг харж болно. Мөн энэ дээр жишээлбэл to-do list буюу new to-do list гэд энэ чинь оруулж болно. Жишээлбэл cooking ингээд нэмээд ээж болно. Study гэх мэтчлэн яг юу хийх ёстой гэдгийг та харуулгад орох толонд нь танд гаргаж ирнэ. Мөн энэ дээр таны хүсснээр танд гой юм үсийн мотивацлдаг үгсүүд бол гарч ирнэ. Өнөөдөр минийх дээр trust your instincts гэж гарч ирсэн байна. Дараагийн та бүхэндээ үзүүлмэр маш сонирхолтой. TL ондоо сүүлийн үед залуучууд энийг л өргөн хэрэгжилж байгаа нэг зүйлийг харуулахын тулд би momentum extension-ыг унтраах хэрэгтэй. Та унтраахыг хүссэн айлч extension руугаа буцаж ороод ингээ унтраачч болно. Мөн адилхан устгахыг хүсвэл энэ дээр remove гэдэг дээр дараад болно. Энээр анзаарсан бол immersive reader Chrome web browser дээр байдаг боловч энэ маань сайн ажиллаж өгөхгүй байгаа болохоор энийг би ингээ устгахчээ. Тэгээ танаас асууна устгахад та зөвшөөрж гинөө гэдэг энэ дээр тэгнэ гэд устгахч болно. Extension-ыг татаж авсны дараа хэрвээ таны web browser дээр гарч ирэхгүй байгаа бол та энэхүү хажуу талын хэсэг дээр дараад таны download ч авсан extension-ууд гарч ирнэ. За энийг жишээлбэл podcast AI хэрэглэхгүй гэвэл та пинлэхээ болж болно. Эсвэл буцаад пинлж болно. Ингэснээрээ тань илүү амархан access-тай болж байна л гэсэн үг. Та Google Chrome руу оронгууд уг нь бол цагаан дэлгэц гарч ирэх хэвээр тий. Гэтэл миний дэлгэцийг одоо ингээ хөдлөөд цаана GIF буюу GIF байж байгаа. Энийг яаж хийдэг вэ гэхлээр та бүхэн зүгээр хайлтан дээрээ GIF гэх хэвлэлээ хайчаа. Энэ илүү сонирхолтой юм шиг. За эхнийхийг нь олон цаг зарцуулахгүй эхнийхийг нь сонгоод маусныхаа баруун гар талаар save image as гэдгийг дараад энэ дээрээ download дээрээ anime PNG гэдгийг та бүхэн дараа шүү. Би заавал сануулмаар байна. Учир нь гэх юм бол image гээ хадгалчих юм бол энэ маань зураг маягаар хөдөлгөөнт байдлаар биш байх болохоор PNG гэдгийг та бүхэн хадгалаарай. Save гээ дарсныхаа дараад нь баруун гар доод талд нэг юм харандаа байгаа. Харандаа дээр дараад upload from device гэдгийг сонгоод за энэ ихний аниме хэдүүлээ сонгочээ. Ингээд та артлахыг хүссэн зургаараа хүссэн чиглэлээрээ өөрчилж болно. Хэрхэн Google Chrome дээр зөв мэдээлэл олж авах вэ гэдээ биччихье тий. За энэ дээр ороод хідэн зүйлс байгаа. Та бүхэн харж байгаа хайлтны доор tools гэдэг дээр дарангууд хизээ хамгийн сүүлд гарч ирсэн мэдээллийг та сонгож олно. Энд дээр жишээлбэл сүүлийн 7 хоногт гэдгийг сонгочихъя. Тэгээд дараачих нь болохоор result verbatim буюу яг таны үгээр өгүүлчилж хайна гэсэн үг. Сүүлийн үед Монголын талаар гаргасан энэхүү мэдээллүүдээс та сонгоод
уншиж болох нь. За, image гэдэг дээр зураг дээр ороход муу адилхан тань сонголтыг гаргаж өгнө. Presentation тавих хэрэгтэй. Эсвэл багш хүмүүс сурагчтай бас заамаар байгаа бол энэчнээс тухайн ямар хэмжээтэй гэдгийг та сонгож олно. Өнгийг сонгож олно. Хэмжээсүүдийг сонгож олно. Сая би та бүхэн өмнөхдөр хэрхэн GIF-ийг ашиглахыг харуулж ирсэн бол энэ дээр одоо clipboard, line drawing гэх мэтчлэн гарч ирнэ. За, энэ clipboard гэдэг дээр сонгоод иймэрхүү зүйлүүд гарч ирж байна. Line drawing гингүүд хар зураглалаар гарч ирнэ. Мөн адилхан GIF буюу GIF дээр оронгууд энэхүү дүрсүүд маань ингээ гарч ирнэ гэсэн үг байгаа. Цаг хугацааны сонголтыг хийж болно. Хэрэг хүсэх юм бол эдрийг бүгдээрээ ингээ цэвэрлээд олон мэдээллүүд ундаасаа та өөрөө хүснээрээ сонгох боломжтой. Хайлт системээр хэрхэн яаж та хайснараа зөв мэдээлэлээ хурдан шуурхаа олох боломжтой. Энэхүү микрофон байна те. Микрофон маань таны хоолойгоор дамжин мэдээллийг олж өгөх боломжтой. За энэ дээр би та бүхэнд 6 жишээг харуулъя гэж шийдсэн байгаа. За эхний хэсэг маань болохоор define word байгаа. Define happiness. Хангууд мэдээлэл маань шууд гараад ирнэ. Etymology, anatomy. Анзаарсан бол define дээр болохоор энэ үг яг ямар үгүй гэдгийг бол тайлбарлаж байгаа. Etymology буюу тухайн үгээс салгаад ямар гаралтай гэдэг бол та бүхэнд харуулад өгч бол энэ дээр та жишээлбэл үгийг яаж хэлэхээ мэдэхгүй байгаа бол дараад pronounce happiness энэ дээрээ дарснараа танд өдөөс чинь уншаад өгнө. Happiness. Энийг удаан байлгаж болно. Happiness. За ямар нэг үгийг орчуулмаар байгаа бол бас та аль ч улсын нэрийг хэлээд орчуулж болно. Happiness in Mongolian. Таны үгийг шууд монгол хэл дээр орчуулаад гаргаад ирж байгаа. Магадгүй танд аялж явж байхад байгаа газартаа цаг агаар ямар байгаа гэдгийг шуурхаа мэдхийг хүсэж байвал weather in Redmond, Washington. It's 43 degrees and cloudy in Redmond. Мөн та бүхэн анзаарч Celsius-аар нь сонгоод гаргаад ирнэ гэсэн үг. Google дээр маш олон компаниуд өөрсдийнхөө мэдээллүүдийг оруулсан байдаг. Тэрний давуу тал нь customer service-ийг олоход байдаг байгаа. Та хэрвээ ямар нэгэн компаниг customer service-ийг олмоор байгаа бол Google Customer Service гэх мэтчлэн мэдээллүүдийг гаргаж ирж болно гэсэн үг. Хэрхэн Chrome web browser-ыг ашиглах талаар hacks and tricks-ийг та бүхэндээ хүргэлээ. Асуулт байл чөлөөтэй YouTube сувгийн манд асуугаарай. Сувгийн маань subscribe хийхээ мартуузаа. Хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй таараж бичлэгийн маань дуусна дэслэсэн та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.